Хай өглөөний минь өнөөдөр та бүхэндээ gluten free өнгөт гомонтой шүл бэлтгэж харуулъя. Миний хувьд хоол хүнсэндээ чухал ач холбогдол өгдгийг ч хэлэх үү. Харахад тааламжтай, идэхэд амттай, шингэд сайтай эрүүл хоол хийж идэх өдөр бүр эрэлхийлдэг. Тэгээд бас хийхэд хялбар. Би хоолоо ихдээ их цаг огтхонч зарцуулдаггүй. Багадаа 5-10 минут, ихдээ 20 минут байхад л хангалттай. За ингээд хоолоо хийцгээе. Бүх ногоонуудаа жижиг хэмжээтэй жижиг хэрчинэ. Хайруулын тавгаа халаагаад тосоо хийгээд ногоонуудаа хурна. Ногоогоо хурахдаа удаан болдог ногооноос эхлээд хураарай. Хуурсан ногоон дээрээ усаа хийгээд буцалгаад гомонгоо хийнэ. Гомон маань болсны дараа юуцай болон яншуугаа хийгээд нэг буцалгаад л болоо. Хамгийн сүүлд розмарин, парсли, хар перцээр амтлаад амт шүл маань бэлэн боллоо. Хэрвээ хүсвэл сой соус хийж болно. Сой соус маань бага зэрэг давсархаг учраас мэдрэмжээрээ тааруулаад ийгээрэй. Веган ямар ч хоолыг маш гоё амтруулдаг шүү. Дадаа. За ингээд хоол маань бэлэн боллоо. Амтхан идээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Таалагдсан бол лайк, шеэр, subscribe. Bye bye.